Бид нар нийгмийн асуудал ярихаас илүү гэр бүлийн асуудлын соёл, хандлага, үзэл санааны талаар бид нэр ярих нь өнөөдөр хамгийн чухал агуулга юм а гэдгийг та нарт мессеж өгөх гэдэг. Өнөөдөр би цэцэрлэгийн багш нарт суулт ороо явж байхад цэцэрлэгийн багш нар юу гэж ярьдаг гэж. Усны хяналтыг төлөвшүүлэхийн тулд хүүхдүүдэд жижиг аяганд ус илгэж агаад гар нүүр шүдийг нугаалгадаг. Нөгөө хүүхдүүд маань хоорондоо шүдөө байхдаа яаж тоглодог гэж хоорондоо төлөө гэж тулгаж тоглодог гинэ. Энэ соёлыг өнөөдөр хаанаас авсан юм бол? Хүүхдийн асуудал гэдэг бол гэр бүлтэй холбоотой асуудал. Тэн дундаа эцэгчүүдийн хандлага, гэр бүлдэх соёлтой холбоотой асуудал юм аа. Ер нь бол гэр бүлдэх соёл бол магадгүй зүгээр үгээр биш, үйлдэлээр хандлах соёлууд хувь хүүхдийн төлөвчлүүд өнөөдөр явагдаж байгаа юм аа гэдэг тэр санааг хэлж. Яг тэгэхээр хүүхд бол үгээр биш, бусдыг даган дуурайж байгаа үйлдэлээр дамжуулж өнөөдөр хөгжиж төлөвчсөн юм аа. Тийм учраас эцэгчүүд бид нар нийгэм өөрчлөгдөөсөө гэж харахаас илүү гэр бүлдэх соёлоо өөрчлөгдөөс. Гэр бүлдэх соёл өөрчлөгдөж чадвал өнөөдөр нийгэм өнөөдөр өөрчлөгдөж чадна гэдэгт бол би бол итгэдэг. Соёл танаас эхлэн